Норвегийн 2 дугаар бүлэг. Эртээ мэд санагдаж 20 жилийн өмнө юм. Тэр үед би оюутны байранд амьдарч байлаа. 18 хүч их сургууль дөнгөж ороод байсан үе. Токиогийн талаар ямар ч ойлголтгүй зэрэгцээ гэрээсээ анх удаа холдож буй надад эцэг их минь санаа зовсондоо тэр байрыг олж өгсөн юм аа. Оюутны байранд хоолунд болоод ахуй хэрэглээний ар сар зүйл бэлэн цэлэн болохоор хоёр хөгшний маань 18-т юм үзээгүй банд яаж игээд амьдраад явчихна гэж үзчихэл дээ. Мэдээж зардал мөнгөний асуудалч байлаа. Байр хөлснөөс оюутны байранд суухад хамаагүй хямд. Хүнжил хийгээд ширээний чийдэн багтал болоод явчихна. Болдгсон бол байр хөлсөж тухтай аж турчих санаа байсан ч хувийн сургуулийн эсэлтийн хурамч хичээлийн төлбөр сар сарын ахуйн зардлаа бодоод эцэг их дам нэж зүрхэлсэнгүй. Эцсийн эцэд тааж амьдэрсэн ялгаа юу байх вэ? Дотор байр маань өндөрлөг газар байхаад эндээс хотын орчин тойрон сайхан ачин сайхан харагдана. Оюутны хотхон нилээд том гадуура бетон өндөр хашаатай төв хаалганы үүдэнд наандаж 150 настай гих үнчин шаталцаа ургана. Доор нь зогсоод дээш харахад тэнгэр харагдахгүй. Явгууны замын шаталцааг тойж мөрөөгаад шулуун болж цэцэрлэгийн дундуур үргэлжлэнэ. Цэцэрлэгийн хоёр талаар 3 давхар төмөр бетон 2 байрлал сүмдэрлэнэ. Олон цонхтой энэ 2 байрлал нэг харахад шорон болоод зассан орон сууц мэт, нөгөө харахад орон сууц болон өөрчлөсөн шорон шиг үзэгдэх ажээ. Байшингуудыг хааш яаш хар бараан гэхэргүй бөгөөд нээлттэй цонхоор радио сонсогдно. Цонхондоо ганцхан ч мэддэхгүй цайварынгийн хөшгт явгууны замаар урагшлаад эндээс цааш 2 давхар төв барь хараг байна. 1-р давхартай хоолны газар, уулын газар, 2-р давхартай концертын танхим, лекц, семинарын хэд өөрөө хэрэглэн тодорхойгоо төсгөө тусгай хүлээн авалтын өрөөтэй. Төв байрны хажууд мөн л 3 давхар 3-р байр байна. Оюутны хотхны ногоон талбайд энт тэнтгүй зүлэг услах хоолоонууд гэрэл хуглан эргэлдэнэ. Төв байрны ард хөл бөмбөг, бейсболын зориултаар ашигладаг талбай, теннисний 6 талбайтай. Ер нь л юм бүрдсэн газар. Энтхийн нэг жигтэй зүйл гэвэл барууны үзэлтэй нэгнээр толгойлуулсан нэр нь үл мэддэх сан оюутны хотхоныг хянаж байсан явдал юм. Надад энэ байгууллага их л хачирхалтай санагддаг байлаа. Энэ байдал нь оюутны байрны дотоод журмаас нэвч шувд үнэртэн. Нэр нөлөө бүхий олон хүний хөрөнгөөр бүтцийнсэн хотхоныг боловсролын үнд суурийг бэхжүүл залуусаг их улс орондоо хэрэгцээтэй хүн хүч болгон бэлтгэхийн тулд өөрийн хөрөнгөөр зохицлон байгуулжээ. Өнгөн дээр иймч үүний цаанд чухам юу нуугдж буй тодорхойгүй. Хин чин тухай тодорхой ойлголтгүй байлаа. Зарим нэг нь үүнийг татвараас зайлсхийх, эсвэл нэр төрөө өсгөх арга гэх атал нөгөө нэг нь дотор байр барих нэрийдлэн 1-р зэрэглэлийн бүсэд газар л урдж авсан хэмээн. Үүнээс гадна ил явдлыг илүү нарийн учиртай гэх хүнч байлаа. Эдний хэлхнээ хотхны залуусаар улс төр эдийн засгийн хүрээнд бүлэглэл үүсгэх гэсэндээ ийм башир арга хэрэглэж буй аж. Үнэн хэрэгтээ хотхонд энд амьдардаг тэргүүний залуугаас бүрдсэн тусгай хэрэгтэй нэгэн клуб үйл ажиллагаа явуулж үүсгэн байгуулагчдаа сард хэд дуудаа лекц семинар зохион байгуулах бөгөөд энэ клуб дэлсэн залуус ажилтгүй суухын зовлон итлэхгүй гэлцэн. Энэ тамоглууд хэд зэрэг боттой өсгөх мэдэхгүй ч энд нэг л жигтэйдэ гэсэн бодол өөрөө ирэхгүй төрдөг байлаа. Би энэ жигтэй газар 1968 оны хавраас 1970 оны хавар бол 2 жил амьдарсан ч яаж яваад нэг газар өдөө уцснаа хэлж мэдэхгүй юм да. Өдөр тутмын амьдрал баруун зүгийн зүүнний үзэл тэдгээр ариун үйлс нүүл хэлэн цэрөөс чухал биш шүү дээ. Хотхон өглөө болгон далбаа мандуулах сүрлэг ёслол болж мэдээчийн эрэг төрийн дуулал их шиглэнэ. Төрийн далбаа бадрах суурхол цэцэрлэгийн төв буюу альч байрны цонхоор харагдах газар байрлаж. Төрийн далбааг мандуулах ажлыг миний амьдардаг зүүн байрны комендант хариуцна. Манай комендант гэж 60 орчим насны өндөр нуруутай мөнгөн сар татсан тун шиг ширүүн хар устай борлсон үзүүнд уртаа гिचэн сөрөвтэй ширүүн хацтай нэгэн байлаа. Комендантыг Наканогийн явган цэргийн сургууль дүүргэсэн гэлцэх хагаад үнэн эсгийг хинж мэдэггүй. Түүний нэг оюутан дагалдагч хэдэн тод шуудаг хингэж болох нь үнэн л мэдэх хүнгүй. Би хоолны газар угаалгын өрөөнд тэр залуудаа таарч байсангүй. Оюутан эсэг нь тодорхойгүй. Гэхдээ оюутны дөрөв товцтой юм чинь оюутан л байх. Наканотой харьцуулбал туслахын цайвар царайтай намхан махлаг залуу юм. Ингээд өглөө бүрийн 6 цагт итгээд хоёр маань хотхонд төрийн далбаа мандуулна. Оюутны байранд ороод ихэндээ би өглөө болгон 6-д бос шинэхүү их орон шослыг ажигладаг байлаа. Радиогоор 6 цаг босныг зарлахтаа оролдоод хоёул гол цэцэрлэгт үзэгдэнэ. Энэ үедээ 4-р хувцас оюутны 4-р хувцас хар арьсан гутал Накано хөрөм цагаан пүз өмссөн байна. 4-р хувцаст хавтгай модон хайрцаг Накано зөөврийн сооны хөгжим байна. Улмаар Накано хөгжмөө газар тавьж 4-р хувцаст модон хайрцагнаас Нямбал явсан талбайгаа гаргаж Наканод хүндэтгэлтэй
үлдээгээр өгөхөд цаатхан далбаага бэхлээд дөрөв товцод хөгжмөө асаандаа. Кимикайогийн дуунаар далбаа өргөдөж Сазеро Ишино о гэж ихшгэлтэй далбаа багны тхийн голд хүрч Маадэ гэхэд дээд зэгтээ бадраад манай хоёр далбаа уул ширтэн номхон зогсно. Сэвэлзүр салхитад сэлмэг өдөр энэ бүхнийг харахад үнэхээр сүрдмээр. Харин орой болж далбааг болгоход мөн иймэрхүү явцал үлдэгч энэ бүх үйл явц яг эсэргээрээ давтагдана. Манай хоёр далбаага болгож модон арцгандаа явж хийндэ. Далбаага шүн болгодгийн учрыг би өрдөөсөө ойлгодгүй юм байлаа. Тэр ус шүн дөлөөрч оршин тогтсон хിവэр олон хүн шөнөөр ажилдаг. Төмөр замын засварынхан таксины жолоо шинэний өөрчлөгч гал сөнөгчд албан газрын хамгаалагчд гээд шөнийн ээлжийн ажилчдаа төр улсынхаа ач хивээлийг хүртэж чадахгүй гэхээр тун шудраг ус санагдсан. Гэхдээ энэ бүхэн тэр болгоныг чилээгээд байх чухал зүйл биш л дээ. Тунгач шүүхгүй боловч хийх юмгүйдээ элдвийг хэрэгжүүлж бодоход цаашгүй над чиг нэгэнд л иймэрхүү бодол төрөх үз. Оюутны байранд 1-2 дугаар курсийн өрөөндөө хоёулаа 3-4 дугаар курсийн тусдаа нэг өрөөтэй. Хоёр хүний өрөө нь 3 татамигаас илүүгүй урт зайтай хаалган тушааны хөнгөн цагаан хүрээтэй цонхтой. Нуруугаа нийлүүд суугаад хичээлээ давтах сандалтай. Үүдний зүүн талд 2 давхар ортой идэлээ сайтай энгийн тогшилтой. Сандал гадна 2 шүүгээ цайны жижиг ширээ ханын тавиуртай өнгөтэй өдтөө талаас нь харъя гээд шинэ бүхнийг тогтохгүй тухтай гэхээргүй. Ихэнх өрөөний тавиур дээр транзисторын хүлээн авагч үсний сэнс, ус буцалгагч, будаа агшаагч, найруулдаг копи, дүрдэх цай, йотон, бэлэн гомн, чандаг тоогоо зэрэг ойр зүрийн сав сулга өрөөтэй. Шохоцсон хан дээр Хейбон панч сэтгүүл гарсан сайхан бүсгүйчүүдийн зураг, хаан нэгнээс олж авсан порно киноны зургууд зүүн наалттай. Нэг ойтон хахан нийлгэн зураг наасан байснаар тожид үзэгдэж харагдаагүй явдал байлаа. Оюутнууд хаанандаа хөвчлэн нүцгэн хүүхэн залуу дууч жүжигчдийн зураг тууцнаа. Номын тавиур дээр сурах бичиг, толь бичиг болоод уран зохиолын ном өрөөтэй. Эрчүүд амьдардаг газар болсон хоо нэмэх цэгцгүй ундуу сундуу байх нь олонтой. Хогийн савны орол жүржийн хөгжөрсөн халс 10-аад санжид цуцаан үнстэй лааз хэвтэх агаад дутуу унтраас тамхи өгөр шар аргис хүс копи асгаж унтрахт бол их үнэр хан хийн. Өнгөр сууж толб тогтсон сав суулга гомингийн шар аргын ишэл эсэн бусан таглаа хаасаагүй хөглөрн. Хогоо шүрдэх сэтгэлтэй нэгэн байсангүй дээ. Салхи гарвал шалан дээрх тоос босож өрөө болгоноос эвгүй үнэр син хийн. Өрөө болгон тоошороо хүс чих холдсон өөр үнэртэй. Хэртэй хувцаа хин хөнгөө орондоо ураад чихнэ. Хүнчлэн наран татаадаг нь байхгүй болохоор хүсний их үнэр тэр хавар нэг харах нь. Одоо бодохны хүл толгойн мэддэхгүй юм байдал талбар төвчин гараагүй яамаа. Энэ бүхэнтэй харьцуулбал манай өрөө шарил хадгалах газар шиг гялтсал хийсэн газар. Шалан дээр тоос дотор цонхны шил загалтна гэж үгүй. Хүнчлээ 7 хоногт болгон наранд татааж харандаануудаа үзэс балны савнд хийж хөшгөө наанд сардаа нэг угаад хамт амьдардаг залуу маань чихтэйгийн цэвэрш нэгэн байсан л учир оршин. Ямар сайндал би манай хүн хөшгөө хүртэл угаадаг гэхэд итгэх хүн олцсонгүй. Хөшиг бол цонхны нэг салшгүй хэсэг гэж бодхоос биш угаах хэрэгтэй гэдгийг мэд хүн байсангүй. Бүгд л түүнийг цаадах чин гажиг шүгэх агаад бүр нацисттэй довтлох шиг мөвчлэн. Манай өрөөнд сайхан бүсгүйчүүдийн зураг хуудаж байсангүй. Харин Амстердамын шуугын зураг өлгөөтэй. Би нэг эротик зургийн хуудсан авал довтлагч Ватанабе би ийм дургуулдэ гэд хуулж аваад Амстердамын зургийг наачгч үлээ. Би ч тэр садар зургийг үлгэе гэж зүтгэсэнгүй. Өрөөгөр манай орж гарсан хүмүүсийн зургийг хараад энэ ч нь одоо юу вэ гэд дуу алдна. Довтлагч энэ зургийг хараад харангалаа гэдэг шоглоомор хийсэнд бүгд итгэчихв. Би сүйдээ мань нэр энэ зургнаас таашаал авдаг гэж бодгоолоо. Бүгд л намайг довтлагчтай хамт нэг өрөөнд орсон дөрөвдөх боловч би түн тэгтлээ дургуулах гэсэнгүй. Цэмцгэр суувал миний хэрэгт хушууд өрөхгүй тулж их амар. Мань хүн өрөөгөө цэвэрлэж хүнчлэгийг минь нанд дэлгэж хатаага тогоо хайна. Завгүй үедээ 3 өдөр шүршүүд орохгүй унжвал мань нэр хамраа мушилгаад усан дөрөхөөс гадна үсээ засуул хамрыгаа үсийг авах талаар сануулад авна. Ганц төвхтэй зантаа манай хүн болонтойгоос орхоо шавж болоод тарчих бол хор цацж би гэж хүн хажуугийн ундуу сундуу оромжид хорогдох хэрэг гарна. Довтлогч улсын их сургуульд газар зүй судалдаг байлаа. Нүр хагарсан даруйдаа би нөгөө газрын зураг судалдаг юм а гэж үлээ. Газрын зураг дуртай юм уу? Тийм ээ би их сургуулаа төгсөөд улсын геодез зураг 100 газарт орж зураг зохиондоо. Хүнгэж амт юу хэсэг мөрөөдөж тэмүүлдэг юм бэ? Токио тэрэд гайхширсан анхны зүйлэн чухамдаа довтлогчийн энэ хүсэлд
Хэмүүлэл. Газрын зураг зурх сонирхолтой хүсэл эрмэлзэлтэй хүн олгон байх шаардлагагүй ч ийм хүн огт үгүй гэмээн асуудал үүсгэн мэдээж. Гэхдээ л газрын зураг болгонд ээрч муурах хүнийг энэ салбарт хүч үзнэхээр төсөөлөмгүй. Тэр хаяа төгжих боловч газрын зураг гих тоолондоо баараггүй ярина. Харин чи юу үздэг вэ? Драм гэхэр жүжиглэн гэсэн үг үгүй ээ. Зохиол бүтээл унших судлан гэсэн үг. Расин, Йонсико, Шекспир гэдэг. Шекспирээс бусдыг нь мэдэхгүй юм байна да. Би ч бусдын тухай барагтаад бол сонсоогүй. Лекцийн концептн дээр бичсэн байсныг хэлсэн хэрэг. Чи жүжиг дуртай юм а да. Нэг их сонирхолтой биш ээ. Хариулт маань түүнийг гайхшруулж орхив. Тэр гайхах сандрал улам ихээр. Энэ үед би гим хийсэн үг чиг сэтгэл эмзэглсэн юм. Надад угсаатан зүй дорн техникс түүх судлал гэдээ хаашаач орсон хамаагүй байсан юм аа. Тэгээд л драм судлалаа ингэж орчихсон. Ингэж хэлсэн ч мань хүн учрыг нь олсонгүй. Ойлгохгүй юм би гэхэд газрын зурагт сонирхолтой. Тэгээд л энэ ангид орсон. Бүр Токио дээр их сургуульд орсон. Сургалтын төлбөрийг маань шилжүүлдэг. Харин чи мэрэгжилтэй сонирхолгүй. Түүний бодол зөв учраас би юу гэж төвдсөнгүй. Бид хоёр шүнцний мотор шодоод тэр дээд талын бит доод талын орон унтахар боллоо. Тэр цагаан даван цамц хар өмд хар хөх ноосон цамц өмсөж үсээ бөөнхөн засуулна. Өндөр нууртай өргөн шанаатай сургуульдаа дөрөмт товц тасгар өнгийн готолцсон хөхтэй явна. Хинч гарсан барууны үзэлтэй амтан болохоор довтлогч гэсэн хожтой болсон юм. Үнэн хэрэгтээ тэр улс төр сонирхдаггүй хувцс сонгосон залхуун үрдэг учраас нэг хувцснаас салдаггүй байлаа. Довтлогч эргийн өөрчлөлт төмөр замын шүн туннел гарахаас өөр зулгч сонирхгүй. Энэ тухайга төгтөрхтэй төгдөрч намайг зүгттлээс бөгөөс унттал ам хамгалгүй ярина да. Мань хүн өглөө болон 6 цагт Кимикайогийн дуунаар босно. Бусдад харуулахаас сайшгүй энэ ёслол бас сайн талтай. Ингээд манай хүн босч хувцас өмсөд угаалгаар ондож 32 цаг шүдээ нэг бүрчлэн угаах метагчиг алуулна. Өрөөн дээрээ далчуураас ихсэрч парн дээр дэлгээ шүдний сод савнга байр тавшраад ясаага дасгалаа хийн. Би шүндүүл болтол ном уншиж өглөө 8 хүртэл ухаангүй унтдаг болохоор түүнийг яаж түжигнээд радиогоо асаасан ч ажирдаггүй. Гэхдээ үсрэлтийн дасгал хийхэд нь яалтчгүй босчихно. Тэгхээс шаргагүй. Учир нь манай хүн жигтэйхэн өндөр үсрэхэд ор хөтлөнө. Хүнтэй хамт амьдрахад төвчээр хэрэгтэй юм хон эхний 3 өдөр би дуугуул өнгөрлөө. Гэсэн ч 4 дахь өдрийн өглөөд эсвэр алдваа. Чи наад дасгалаа Дэвид дээр хийвэл дээргүй үсрээд эхлэхэж сэрчих юм а маань нэр нүдээ онилгон 6 хагас болж байна шүү дээ мэдэж байна. Гэхдээ би 6 хагас дунтаж байдаг юм угаасаа сурчхаж Дэвэр дээр гарвал 3 давхрын дургуутсан шүү дээ. Харин манай дор агуулга байдаг тул хинч юу ч хэлэхгүй. Тэгвэл гадаа зүлгэн дээр хийлдэ. Гадаа хийх боломжгүй радио маань транзисторих биш болохоор залгуургүй бол ажиллахгүй. Хөгжимгүй бол би яаж дасгалаа яаж хийх юм бэ? Үнэндээ түүний радио гэж нэг дэвэн галуу юм байлаа. Харин миний транзистор FM-ийн долгионоос өөр юм барихгүй. Би өөртөө бүтэхгүй нэ гэсэн юм бодоод тэгвэл дасгалаа хийхдээ үсрэгээл болчих чимээтэй гэдэг нь бол манайр амаа ангаалаад үсрэхээ. Тийм ээ үсрэх. Өөдөө үсрэхийг чинь хилээд байна гэж толгой өвдөж байсан ч хэлснээ тодорхойлоход илүүдгүй юм сэтгэж арга буюу босоод энэ ичгийн дасгалын дууг аялан хитгэд өсөрж үзээд ингэсэн бидтэй. Тэгсэн л дээ ер нь анзаарсангүй. Орон дээрээ суугаад энэ хэсгээл болчих. Бусдаар бол надад дасгалаа хийдээ. Үсрэхээ болоо 50 унтуулаад орох гэсэн дөөдөөс нэг хэсгийг нь хасгаж болохгүй л дээ. Нэг хөдөлгөөнийг нь хасчих бол ерөөсөө хийж чадахгүй. 10 жил үнэлгүй хийсэн болохоор хасаагаад л өөрөө мэдгүй бүгдийг нь хийж гэх юм. Шийдэнгүй хэллээ. Надад хэлэх хөгч болцсонгүй. Ийм хүнд юу ч гэмээр юм битээ. Байхгүй байгуур радиог нь цонхоор шийтгэж болохч. Өөрийн гэсэн догштой өр зүрхнээс илүү нанддаг довтлогч галзуурч мэднэ. Ингэж бодоод учраа болохгүй сууж байтал өөдөөс миний эмсгэлээд ватана би уг нь өглөө босоод хамт дасгал хийвэл айтайсан гэж харагдаад өглөөний ундаа явлаа. Наоко довтлогчийн талаар өглөөнийхэн дасгалын тухай ярихад тас хийтэл хөржүүлээ. Инээдэн болооч ярэ гэж бодоогүй ч би өөрөө ирэхгүй дагаад инэв. Тэр үед би Наоког инээхийг харалгүй утсан байлаа. Бид хоёр Йоцуягийн буудлын дээр метроноос бууж Ичигая чиглэл халахсан. Тэр өдөр 5 сарын дундуур тохиолсон нэм гариг байваа. Өглөө үе шаагж орсон бороо үд ихэд зогсжээ. Доошд тогтсон бараа үлс урд зүгээс сэвэлзэх салхины айсаар туугдана. Сакурагийн навч салхинд эрвэлцэж нарны гэрэлд гялтгана. Нар зуны ихэнх сар шиг ээж зүрж өнгөрөх хүмүүс хувцас нэмгэж мөрөндөө тохоод эсвэл гартаа барьжээ. Үдийн халуун наранд хин хөнгөө жаргалтай. Шорон овоолгоны цаахан талын тенсний талбад нэгэн залуу бодуулгүй талаад богино нөмтөг явах гэжээ. Сандал дээр суусан 2 гилмал өвлийн хувцастайгаа байх нь тэр.
Хоёрт нарны илч хүрэхгүй байгаа мэт санагдана. Гэлээж тэд сэтгэл тэнээр ярилцаж сууна. 15 минут алхахад нуруу хөлөрч би цузаан даван цамцааталж бодуулахдаа хувдлаа. Наоко бие тавины бүдэг сарал цамцны ханцуг дохоогоо гартал шомлов. Гараараа бишгүй угаасан мэт ганцхан цамц наятайхан өнгөтэй юм аа. Нилэн дээр түүнийг энэ цамцнаа харсан байж болох ч би тэр болгоныг сайн сонссонгүй. Хэсгэн дурсамж сэдэрсэн гэхүүдээ. Тэр үед би Наоко өмнөс салгалгүй ажиж сэтгэлдээ тээж явсангүй. Оюутны байранд ямар байндаа хүмүүстэй хамт амьдрах хөвчлөлтэй байна уу гэд дөнгөж сар болсон болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ дайжгүй шүү. Тэсвэр халтахаар юм алгал байна. Наоко өмдөн усны оргилоор эндэргэж зогссон уснаас нэг балгаад өмднийхөө халааснаас цагаан алчуур гаргаж дамаа арчлаа. Дараа нь гутныхаа үдээс их чангалуу. Би тэнд амьдарч чадах болов дотор байрандөө тийм ээ. Юу ч гэмээр юм дээ. Хов хүний зан чанараас шалтгаалдаг бах. Төвхтэй зүйл нь биенч би. Итгээд дүрмжүр хурууныхаа жилээ гарах гэсэн амьтад 6:30 дасгал хийдэг нөхөр гээд элдвийн юм байна. Хаасаагүй юм гэж бодвол энэ бүхнийг анзаарахгүй орох оронгүй хинч амьдарч байна. Тэрч тийм байх шүү. Наоко ингэж хэлээд толгой тохиж хэсгэн зүр бодлоо ямар нэг содон зүйл орсон мэт харцараа төөнлөө. Гайхмар тунгалаг нүдтэй. Миний мөчийг хүртэл нүдийг нэм тунгалагж инээ сонсонгүй. Сайдар харуул нүдрүү нэгсэн арах боломж надад тохиож байсангүй. Бит хоёр анх удаа энэ удаа ярилцж үлээ. Оюутны байранд сумаар байна уу? Үгүй дээ. Зүгээр л олон хүнтэй амьдрах хэр бол гэж бодоод нөгөө юу л та гэж хэлэнгээ Наоко өгөө олж дуруулаа газ. Дөрөвтэй юм олсонгүй бололтой санаа алдсан. Мэдхгүй юм да. Явъя гэсэр газар ширтэ харцаа бурууллаа. Бит хоёрын яриад асуултаж тэр зүүн тийш явж би араас нь алах уу? Би Наокотой жил төрөө уулзаагүй байсан мөгөө тэр нэлээд турж болцгор харсан хонхоогоод хүзүүн нарийнсан ч арайч ясаарч болж өвдсөн мэт харагдсангүй. Хорсон сайхан харагдаж байлаа. Болон тохоод нуугдж байгаад би хаан нарийнсан шиг санагдаж билээ. Тиймдээ үрднийхээ сайлын үзэгсэнтэй болсон шиг энэ тухай хэлэх гэсэн чиглүүлж дийлэхгүй дуугүй өнгөрсөн юм. Тэртээ өдөр Наоко бит хоёр төв шуумын метронд дулаан хаз мөргөлдөж билээ. Тэр кино үзэхээр харин би Канадагийн номын дэлгүүр орохоор явж байсан юм. Тийм болохоор бид хоёр товсон зориг байсангүй. Наоко буу ихтэн дагаад буул. Йоцуягийн буудлал байж таарав. Бид хоёрт амжилтын ярилцахаар юм үнэндээ байсангүй. Наоко чухам яагаад бууй гэснийг ойлгоогүй бөгөөд яриа маань ханасаа л эвлээгүй юм. Тэр метроноос буугаад дуг алхсанд би арга буюу даглаа. Хоёул хөсвөл ойртож болохч дүрсээр алт хээрийн зайтай яв. Би Наокогийн нуруу шулуун хар үсийг нь ажин араас нь алхлаа. Наоко том бор хавчаараар үсээ хавцсан байгаад эргэж харах тоолонд жижигхэн цагаан чихэн нүдэнд харагдана. Тэр хаяахан эргэж хараад хэд 3 үг хэлгээд би гэж амтлан заримд нь хариул заримд нь юу хэлснээ мэдсэнгүй. Хэлсэн үгснийг нь хэсэг бусгийг ер дууссангүй. Үг яриа чихэнд минь хөрсөн хэсэг нь түүнд хамаагүй ч юм шиг. Эргэж харж хэдэн үг хэлээд цааш алхана. Би тэнгэр сайхан байхад зугаалжт бай хэмээн бодож билээ. Зугаалахад арай хурдан алхаж байсан ч тэр Итабашигаас баруун тийш эргэж Охорибата руу гараад удалгүй Жинбочогийн уулзуур өнгөрч Очиамоны зүүгийн гүүгээр даван хонгод ирэв. Эндээсээ төмөр зам дагаж явсаар Комагоме хүрлээ. Бид хоёрыг энд ирэхэд нар хэдийний хийвэж хаврын дулаагууч бидэн элдмээ ав. Наокогийн тухайн орсон мэд бид хоёр хаана ирчихгүй гэх юм тэр. Комагомед хоёулаа тойрч яваад энд ирлээ. Яагаад энд ирчихдэг вэ? Жийл ирсэн шүү дээ. Би дагаад л явсан. Бид хоёр төмөр замын буудлаа ажуугийн цайны газар орж хөнгөн хооллоод би ам ангасандаа нэг шар аригв. Хоолоо захиалаад идэж дуустлаа ам нээсэнгүй. Би алхсандаа ядарч харин тэр ширээн дээр дохоогоо тавиад бодолд автна. Зургтын мэдээгээр нэм гарагт цэнгэнэ газар дүүн хүнтэй химэн. Йоцуягаас Комагоме хүрснээ санаад чиж чангуултай юм аа. Гайхсан уу? Тийм ээ. Дунд сургууль байхдаа 10-15 км гүйж байсан юм аа. Багаас автагаа нэм гараг болгонд ууланд авирдаг байлаа. Чи мэдэндээ гэрээсээ гараад уулгааттай болохоор хүлж ангарсан байх. Чамаг хараа тэгж хэлэхэргүй шүү. Хүн бүрл намайг сул дор амтэн гэж боддог юм. Анхны харцаараа дүнж болохгүй шүү дээ. Наоко ингэж хэлээд үл ялыг инээлээ. Харин би ядарсан шүү. Чамаг өдөржингөө чангаас бол уучлаарай. Чамтай ярилцсан сайн боллоо. Бид хоёр өмнө хоёулах нь ярилцж байгаагүй шүү дээ. Би хэлсэн болоод бодоод юу ярьснаа санаж чадсангүй. Тэр ширээн дээр хүнсний савыг оролдсон гоё. Хэрвээ чи дургуцахгүй бол чамд төвхтэй биш бол хоёулаа дараа нэг уулзах уу?
Ийм юм ярих хэрэггүй гэдгийг мэдж байна л да хэмэв. Ярих хэрэггүй гэж юу гэсэн үг вэ? Науко гайхшигтын минь хараад минь читэл уулаа. Юу ч гэмээр юм дээ сайн мэдэхгүй байна. Тэр ганцууга дохоо урал шамлаад буулгалаа. Чидэнгийн гэрэл шууныхын шар ус алтран гэлтгэн хажаа. Ярих хэрэггүй гэж хэлэх гээгүй юм аа. Арай өөрөөр хэлэх гэсэн юм. Науко ширээн дээр дохоогоо тулан хэлэх үгээ олж харах гэсэн шиг ханд үлгсэн хуанлаг гүлрэн. Үгээ олоогүй бололтой санаа алднуудын анж хавчаараар оролдов. За санаа зовлтгүй. Юу гэж хэлэх гэснийг ч би ойлгож байна. Би ч чиний оронд байсан бол үгээ олохгүй биз. Дөрвтойхон тайлбарлаж чадахгүй юм. Сүүлийн үед дандаа л ингэх юм. Нэгийг хэлэх гээд нөгөөг яриад эсвэл бүр эсрэгээр нь хэлээд үг яриагаа засах гэхээр учраа болохоо байцхан. Тэгээд анх ярьснаа мартчихсан. Би маань хуваагдаад нэгнээсээ зүхтаад ч байгаа юм шиг. Өөрөө өөртөө баган торч хөөцөлтөөд ч байгаа юм шиг. Нөгөө хэсэг маань хэлэх гэсэн үгийг минь булаагаад зүхтаагаад илдэж гүүгээд гүйцэхгүй юм. Науко намайг хэслэн ширтэн. Ойлгож байна уу? Санаагаа яв цав илэрхийлж чадахгүй дэ хүмүүр цухалдаг шүү дээ. Науко энэ үгийг минь сонсоод гонсох шиг боллоо. Тийм бишээ гэд дуугаа хурав. Зүгээрээ хоёлоо уулзъя. Би тэртэргүй юм гарах тийг юмгүй явж тустай. Бид хоёр Яманотегийн метронд сууж Шинжюкюгийн буудал хүрмэгц Науко төв шумын метронд шилжин суулаа. Тэр Кокубунжигийн түрээсийн жижигхэн байранд амьдардаг байлаа. Салж явахаас өмнө би урдынхаас өөр ярьдаг болж юу гэсэнд жаахан өөрчлөгдөжээ. Гэхдээ үннийг хэлэхэд урд нь бид хоёр ойр орхон уулзж байсан сүдтэй яаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм да. Тиймдээ хагасан чамар яаж болохоо болгүй яах вэ? Ярахыг чинь хүлээж бай. Энэ бүсгүйг би ахлах сургуулийн 2 дугаар ангийн хавраа харсан юм. Надтай ялгаагүй ахлах сургуулийн 2 дугаар анги сурдаг байлаа. Сургууль нэг цэмцгэр сурагч нь хичээлээсээ давтсан нэгнээ болох бүдүүлэг гэсэн шиг л харна. Науко цорын ганц дотны найз минь болох Кизукигийн найз охин байлаа. Тэр хоёр мэдээ орохын л салж чаддгүй найзууд байсан бөгөөд 5 алхмын зайтай амьдарцгаана. Хар багаасаа нөхөрсөн болоод ч тэрөө бусдад нээлттэй нуугдч болгонохгүй нэгнийхээ орцгож гинийхэнд нар хамтгаал майжин тоглох нь илбэг. Тэр жил Науко хэдэн удаа найз нөхөрнөө дагуулan дөрүүлээ уулзсан юмдаг. Бид амтны хүрээл уусансан орж кино үзсэн. Наукогийн ангийнхан царайлаг боловч ихэмсэг зантай. Харин надад дэггүй ашиглагч чөлөөтэй ярьж болох ангийн охид маань илүү таалагддаг. Наукогийн ангийн хөрх охид юу боддгийг би ухаж ойлгосонгүй. Тэд ч миний учрыг олоогүй. Ийм ч учраас Кизуки надтай хосын болзонд яваа болж бид гурав хаанигт зугаалж хэлбэг хөрнө суудаг болсон юм аа. Хачирхалтайч бид гуравт нэгэн таата байлаа. Өөр нэгэн нэмэгдээд ирвэл гуруула 5 өөрхөн. Бид гурийн уулзалт миний хувьд зочин Кизуки хөтлөгч харин Наоко түүний туслах болсон телевизийн шоу өөрийн ирэхгүй сануулна. Кизуки ямагт биднийг манлайлдаг байлаа. Кизуки бусдыг шоглох нь олондоо би дос ингэж санагдахаарч үнэн хэрэгтэй сайн сэтгэлтэй шудрах хөвгөө. Гуруула байхад тэр Наоко бид хоёртой ялгалгүй харьцаж бид хоёрыг уудахгүй гэсэндээ хөгжөнтэй яриад дийлгэн. Хин нэгэн дуугаа хураавал тэр дорны яриад хажуунаас харахад ингэн төвөгтэй санагдаж Кизукигийн хувьд үнээс амар юм байсангүй. Кизуки торгон мэдрэмжтэй уран цэцэн хүүхдэд сонирхол муудахан яриаг хөрөнөж донж маягийг нь олох ховорхон чадвартай нэг юм байж тээ. Тиймээс ч түүний хажууд би өөрийгөө ихээхэн сонирхол татахуйц нэгэн болгонд төсөөлж баялаг амьдэрсэн мэт санагданаа. Гэсэн хэдиж Кизуки нийтч гэж хэлэхэргүй бөгөөд сургууль дээр тэр надаас өөр нэгэнтэй дотн харилцаж байсангүй. Толгой сэрэг, хил ам сайтай хөвгүн чухам ягаад олны дунд орлого Наоко бид хорын бисэркийн ертөнцид бүхнээ төвлөрүүлж хангалуу яваг би ухаардаггүй байлаа. Ягаад надтай нөхөрснийг мөн л ойлгосонгүй. Би гэдэг хүн ганцаараа ном уншиж хөгжим сонсох дуртай жирэл нэгэн. Кизукигийн анхаарлыг татахгүй гоцгойд юм над юу үгүй. Гэлээж бид хоёр тэр даруй нэгнээ ойлгох сайн найзууд болж үлээ. Аав нь нилээд үнтэй үйлчлэгээр алдартай шүтний сайн юмч. Кизуки надтай танилцсан даруйдаа нэм гараг тусын болцоонд явах уу. Найз охин маань охтын сургууль сурдаг юм. Хөөрхөн охин дагуулад ирнэ. Явъя гэлээ. Чухам энэ өдөр би Наоког анхаарсан. Би хэдий дуудаа уулзсан боловч Кизукиг холбогч Наоко бид хоёрын хил дээрээ эвлж өгөхгүй юм тухай ярихаа мэддэггүй байлаа. Үндэ Наоко бид хоёр ярилцчихаар юм байсан. Ус балгасан мэт дуугаа гураж юм уугаад хуруугаараа оролцсон Кизукиг хүлээн. Кизукиг ирмэгц яриа хөврөндөө Наоко над чиг дууцуутай ярихаас илүү сонсон. Иймээс хоёулахны үлдэхэд тааш тохирохгүй гэхээс илүү ярих юмгүй дээ үүргэн. Кизукигийн ажил явдлаас болж 2-7 хоногийн дараа би Наокодоо уулзсан бөгөөд Гапиц хэрэг явдлаа ярьж дуусаад хэлэхүүгээ олж ядсан. Элдвээ юм ярих гэж хичээсэн ч нэг л ивэлсэнгүй. Наоко надад гомрохсон мэт ярих сонирхолгүй байлаа. Надад нэг л уурлаад байх шиг санагдсан ч учрыг нь олсонгүй. Ингээд хаврын тэр нэг өдөр төв шуумын метронд Наокодоо нүрт тулж билээ.
Кизуки сүүлийн удаа түүнтэй бас натаа уулзсан Наоко гомдсон байж мэднэ. Ингэж хэлэхэд эвгүүж гэлээ сэтгэлийг нь ойлгох юм. Санаагаар болдгсон бол өөрхийн орн Наоко гоожууд болох л байж. Гэвч энэ бүхэн хэдийнэ үлрээ өнгөрчтэй. Сэтгэлийн минь хамгийн гүн дайдад үлдсэн 5 сарын тэр сайхан өдөр Кизуки үдээс хойш хичээлээ дасалж бэлэр тоглоё гэсэн юм. Үдээс хойш сонирхолгүй хичээлтэй болоор биеийн санааг нь өлөн авч хойвол асуулаас гарлаа. Уруу замаар айж хүн алгасар бомбд хурж хажууханд нь байх бэлэрдэн газар ороод 4 удаа бэлэр тоглож билээ. Эхний удаа би хөнгөн хойцсон ч дараа нь 3 дараалал тожигдов. Ингээд тохирсноор би тооцоо хийлээ. Хачирхалтай хэр өдөр Кизуки нэг ч удаа тоглоом шоглоом хийсэнгүй. Тоглож дуусаад амсхингээ тамхи сорлоо. Чи өнөөдрийнх нь хугацтай байна шүү гэхэд Кизуки сэтгэлд тэнийгээр инээ эмсэглээд өнөөдөр хожигдмооргүй санагдаад гэж билээ. Тэр шөнө Кизукиг гаражтай амьсгал хураасан. Номер 360-ийнхаа янданд шаланг өглөөд нөгөө үзийг нь машиныхаа кабинд оруулж цонхоо скотчдод мотор алсаасан байлаа. Ам тасартлаа хэр утсныг бүүмэд. Эцэг их нь өвчтөй хамаатна эргэж ирээд машины тавихаар гаражны хаалгыг нээхэд тэр хэдийн амьсгал хураасан байжээ. Машины радио дуурч шил ачигчинд нь шатхуун түгээх станцын тасалбар байсан гэдэг. Анд минь гэрээслэл сэжүр гэхээр мүлдээсэнгүй. Хамгийн сүүлд надад уулз учраас цагдаагийнхаа намайг дуудаж байцаасан юм. Мөрдөн байцаагчид ямар ч сэжиг хөрөөгүй. Өрдөнг шигээ байсан гэхээс өөр хэлэх үг болцсонгүй. Мөрдөн байцаагч Кизуки бит хоёрын тухай сайнаар бодоогүй лавтай. Хичээлээ таслан бэлэр тоглох хөв амиа орсонтой. Тэд нэг гайхсангүй. Удалгүй сони товчхон мэдээ гарснаар энэ хэрэг хаагдаж улаан өнгийн номер 360-ыг устгал оруулаад ангийн ширээн дээр нэг хэсэг цагаан цэцэг тавиастай байлаа. Кизукиг нас барснаас хойш сургуулаа төгсдөл 10 сарын турш бие ахуйчраа олсонгүй. Нэг охинтой дурлаж өөр төрөйдөө орсон ч хагас жил бололгүй холдлоо. Тэр надад гомдож түнсэнгүй. Чадал хүрэх Токиогийн хувийн сургуульд эсэлтэн шалгалт өгч орлоо. Үүндээ сэтгэл өрч хөвсөлдсөнгүй. Нөгөө охин маань намайг Токио руу явуулахыг хүсээгүй гэж би шинэ газарт шинэ амьдралд хүл тавихыг хүсэмжлэн Кобегээс явахын төс болж байлаа. Түүнийг ундаж хөвчгээд хайж байгаа юм уу хэмээн ойлгоход нь би өгөөдэй гэхээс өөргөлж чадсангүй. Ердөөл тэр газараас холтмоор байлаа. Явах гэсэн хүслийг минь тэр охин ойлгоогүй учраас бид хоёр хүндэрсэн юм аа. Би Токио орох Шинкансед би галбирыг дурдсан сайхан охины гомдоосонд өөрийгөө зүхэж суулаа. Гэсэн ч өнгөрснийг эргүүл харахгүй болоод түүнийг мартахар шийдлээ. Токио дээр дотор байранд амьдарч эхэлсэн надад аливаа зүйл дэмдэглэлгүй сэтгэлээ татаж явах цор ганц зорилго бий. Ногоон хилэнгээр бүрсэн бильярдны ширээ час боллоо номер 360 ширээн дээрх цагаан цэцгээс чандралаг газрын өндөр яндагаас хаялах хутаа мөрдөн байцаагч ширээн дээрх зузаан хавц би энэ бүхнийг мартахар сэтгэл шулуутсан юм аа. Эхэндээ мартсан шиг санагдсан ч аажимдаа сэтгэлд минь хар уул нүүлэг шиг болж үлээ. Цаг хугацаа улирх хэрээр энэ үйл хэлбэржиж үхэл гэдэг нь энэ амьдралын нэгэн хэсэг юм тодорхой шиг болно. Үгээр илэрхийлэх амархан ч тэр үед энэ бүх сэтгэл зүрхийг минь сүлбэж байлаа. Тэр бильярдны ширээн дээрх дөрвөн ширхэг алаг бөмбөгөнд ч үхэл оршиж байжээ. Үнэндээ бид амьсгалын тоогоор үхэл рүүгээ ойртдог. Тэрхэн мөчийг хүртэл би хүн гэдэг мөнх биш хойно нэгэн цагт үхэлтэй нүүр тулах нь мэдээж гисэн ч ирэлгийн илж хаалга тогших тэр өдрийг хүртэл бид амар амгалан амьдрын хэмээн үхэл гэжиг амьдралаас сул тасархай зүйл мэтэр төсөөлдөг байжээ. Амьдрал үхэл хоёрын зоосны хоёр тал шиг хүлэн авах нь миний хувьд зам ёсных байсан юм. Одоохондоо би зоосны нэг талд байгаа бөгөөд нөгөө талд нь гарах болоогүй хэмээн боддог байлаа. Гэсэн ч Кизукиг алдсан тэр шөнөөс хойш үхэл амьдралын тухай урдын адил ингүүнээр сэтгэж чадахгүй болсон. Гашуунч гэлээ би үхэл гэж амьдралын нөгөө тал бус миний оршихуйд ч мөн нуугдж бугуухарч билээ. 17 удаа байх ахуун 5 сарын хэр нэгэн өдөр Кизуки дээр ирсэн ирэлгийн ээлж үнийг эрэхтэн намайг чатханд оруулжээ. 90 цент хүрч 18 настай болсон тэр хавар энэ бодол сэтгэл зүрхийг минь эзэмдэн авч бодол санаагаа үлдэн хөөгийг хичээж байсан ч үнэн мөнөөсөө цухтаж бугаа мэдэрч байлаа. Үхэл гэдэг яа харахгүй бодиттой зүйл. Тэр үед би энэ бодолтой хичнээн энлэн шаналж явв. Идүүгээ эргэж дурсахад тэр үед амьдрал минь бүхэлдээ үхэл гэчиг торин эргэлдэж байсныг нуух юм.